Сайн байцгаана уу? Бүгдээрэнд нь орой минь хүргэе. Ингээ суугаад л. За хүмүүс ороод ирэг. За төвшин бэлэг түүжгээ. Орой минь хамгийн эхний үзэгч боллоо. Танд орой минь хүргэе. За энэ ангалзаач яах вэ? За хүмүүс ороод ирэг. Хүмүүс ороод ирэхдээ давхцаад та бүхэн надаас асуулт асуугаарай. За тэгээд би өөрийнхөө үзэл бодлыг хэлье гэж бодлоо. Юу н хэлсээрч ирсэн. Хэлсээрч байх болно. Тэгээд ерөнхийдөө бол одоо үеийн онц сонин зүйлсийн тухай өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлье гэж бодлоо. За тэгээд хамгийн гол нь надаас асуулт асуугаарай. За асуултыг чинь дагуу хариулаад явчих гэж бодож байна. Надаас хамгийн түрүүнд юу асуумаар байна? Асуусан асуултын дагуу хариулаад юу гэж бодож байгаа тухай ямар ч гэсэн ингэж хариулаад явъя. За хамгийн ихний асуудлаар мэдээж хэд хоногийн өмнө за тэгээд би мэдээ дандаа ОЖ гэж хэлдэг. Эхнийх нь нэр нь дандаа оогоор эхлээд за дараагийнх нь одоо хоёр дахь үеэс Ж-гэр эхэлдэг болохоор би дандаа ОЖ гэж хэлдэг. Яг тэгээд яг нэрээр нь доотгоо ОЖ гэж хэлжээ. Яагаад гэвэл тэгээд төрхий талигчтэй. Тийм болохоор ер нь яг хүндлээд хамаагүй нэрээр нь доотгоо ОЖ гэж хэлжээ. За манайхаа ямар ч гэсэн хэд хоногийн өмнө ОЖ нас орсон. Тэгээд миний хувьд бол яг бичсэн шигээ би одоо рeel оруулсан байгаа, хүсэлт оруулсан байгаа. Одоо хүсэлт гэнэ рeel оруулсан байгаа. Тэгээд зураг оруулсан байгаа. Тэд нар бол яг үнэн. Би одоо хүртэл яг тэр тэгжил бодож байгаа. Тэрнээс бусдаар бол тэгэл нэг хүн юу нэрээ бичсэн мэлээ. Facebook дээр бичсэн. Монголчуудад тайрлагдахыг хүсвэл үг гэж яг үнэн шүү. Гэхдээ би та нарт тайрлагдах гэж болохгүй. Яагаад гэвэл би бол амьд байхдаа өөрийгөө хайрлаад амьд байхдаа зүгээр нэг худлаа танихгүй нэг хүмүүсээр хайрлуулахгүй зүгээр одоо намайг хэн хайрлуул болох вэ гэвэл төрөөсөө өр маань хайрлуул би баярлна. Яагаад гэвэл би чинь одоо 9 сар тэгээд 10 сар тэгээд 9 сар тэгээд за 9-10 сар хүүхдээ тэгээд төрүүлээ төрөөсөө өр маань одоо би өдөр болгон ингээд хичээж байгаа штэ ажиллаа хийж гин хажуугаар нь тэгэл охиноо асарж ингэх мэдчихлээ ингэж хичээж яхад охин маань намайг эргүүлээ тайрлал маш их баярлна. Тэрнээс бусдаар л ингээд та нар одоо 283 танихгүй хүн намайг хайрлаасаа гэж хүсэхгүй намайг тэгээд амьд байхад маань тэгэнгүүт яг одоо ингээд яг одоо жишээлбэл ОЖ-гийн тухай бодох юм бол дандаа та нар ингэж яхаар үхэж газар доор орооч тэгэхэд ер нь л тэгдэг байсан шүү дээ та нар хөөе. Та нарын ихэнх нь өхүүл таарна. Айгоо яг одоо хуучин бичлэгүүдийн үзэх юм бол өхүүл таарна. Хүнийг зүгээр ингээд хэдий нэг үнэ. Тэ хүмүүс хэдий та нарын гэрт чи очоод гэрт чинь ингээ хувцсанараа тайлаад бүжиглээгүй та нарын үр хүүхдээ чи одоо хүчндээгүй айлсвал та нарын үр хүүхдээ чинь ч юу нэцээ зүз гэдгийг урайлаагүй тийм байхад та нар ер нь зүгээр ингээд өөрөөр амьдарч байсан хүнийг үх эндэргээд амар үгийн муугаар хэлдэг байсан. Ихэнх лайвынх нь ихэнх нь тэгдэг байсан. Гэхдээ би үүсэхгүй зөндөө олон хүмүүс тусламжийн гараа сонгодог байсан. Зөндөө олон хүмүүсийн бас тэ ингээл би өнөөдөр хоолой болчлоо ингээд тэгээд ингээл тех болгондоо л зөндөө олон хүмүүс тусалж исэн. Тэрэг бол үүсэхгүй. Гэхдээ маш олон үзэн ялтууд маш олон зүгээр байгаа хүнийг
үг гэдэг чинь ямар учиртай юм бэ тийм үстэй. Тэнийг юм хайшин. Юу н зүгээр байгаа хүн зүгээр өөрийгөө илэрхийлээд бүжиглээд зүгээр байж байгаа хүнийг чи өөх гэдэг чи ямар учиртай тийм үстэй. Тэгэнгүүтээ тэгээд өгснийх нь дараа нь баг нэг ч муухай сөргөн байхгүй. Өгсний нар хэдийн Монгол ёсонд насарсан хүнийг одоо сайнаар дуурст юм а гэдэг. Тэгээ яагаад тэгээд олон тэр хин мэдхгүй сайхан бас тэр очират тийм үү те тэр хүнийг ингээд муугаар өрөөгөөд ингээд өнгөрүүлд муугаар өрөөсөн бол осор жамааг нэг сайнаар өрөөгөөд өнгөрөөж ингэ. Тэгвэл яагаад тэр очир батыгаа яагаад бас ингээд хүнд өнгөрсөн хүн муу үгэлж олдгүй юм бол яагаад тэр очир батгааг агаад бас сайнаар өрөөгөөгүй дандаа ингэ муу сэтгэл төрүүлт муу юм бичсэн байсан бэ тэгвэл тий тэгвэл тэр чи худлаа байхгүй худлаа угаасаа амьд дээр нь өөх гिचэнгүүдээ өнгөрснийхэн дараа гинт сайн хүн бол тэр хүн ч угаасаа мэдхгүй өгсөн хүн мэдхгүй бүр нэрээ мэдхгүй шүү яаж яг уу харин тэгээ намайг болохоор тий зарим харин жинхэнэ тэр ажил явдал дээр нь очоо тэгээд алиалаад байгаа нөхрөөд одоо 20 удаа уулзсан болоо да нэрээ 20 удаа уулзсан болоо амьд зэрвэнд нь 20 удаа уулзаж хүү хаа яаж юм те 20 байтугай нэг одоо 4-5 удаа уулзахтаа нэг худлаа нэг лайв хийгээд жинхэнэ нэрээ тэгээ явж байгаа гаруудыг бол хараад байгаа шүү би нэрээ тоглоомчгүй тэгэнгүүтэл яах гэсэн жинхэнэ тэр чин жинхэнэ хандлт байсан шүү найзуудаа тэггүй тэгээд намайг түн мэднэ гэж хэлэхгүй намайг өстэй түн мэднэ гэж би муухагаар хэлэхгүй тэгтээ би нэрээ сэтгэлд нь үнэхээр одоо сайхан дурсамж үлдээгээд тэнгэрээс угаасаа харж байгаа байх. Ямар сайхан зөндөө олон одоо би угаасаа тэгээд туссан гэд тэнэгдэхгүй нэрээ. Би бас тэгэж iPhone өгөөд тэгээд 750,000 төгрөгийн iPhone 10 өгсөн гэж эргүүлдэггүй. Би одоо тэгээд тусалсан. Тэгэж тэр өдөр би хэдэн төгрөг зээлүүлсэн. Тэр өдөр би хэдэн төгрөгийн хоол авч гисэн гэж тэрхгүй. Гэхдээ би бол чин сэтгэлээсээ үнэхээр нэрээ найзан хүрээнд зөвлөөд тий чин сэтгэлээсээ байсан чин сэтгэлээсээ амьдралыг нь бас өөрчлөх гэж хичээсэн үнэхээр хичээсэн. Гэхдээ та нар боддоо хүнийг одоо мянган хүн тэр хүнийг мянгуулаад засар чи инг гэхдээ тэр хүний өөрөө ингээд бодож олоогүй өөрөө би нэрэл би засрах юм биш үү? Би нэрэл засрах хэрэгтэй мэн гэж бодож тунгааж олохгүй л засардгүй юм манайхан. Тэрний бол тод жишээ. Тэгээ яг уу ингээд угаасаа тэр юу нээсэн шүү дээ тодорхой байсан шүү дээ. Би одоо 1 жил 5-6 сарын өмнө Монголоос гарсан. Тэрнээс хойш би ерөөсөө өөжээг бол сошиал идэвхтэй байх, өөр ингэсэн фэйсбુક дээр байгаа үсгийг нь бол би холбогдоход үтсэн. Гэхдээ ерөөсөө лайв чигээгүй тэр хооронд яасан байх нэ хүн 1 жил 5 сар 6 сарын хооронд одоо өдөр болгон арх уусан байх юм шүү дээ. Өдөр болгон арх уусан. Өдөр болгон тэрийг ч одоо яаж таах юм бэ? Тэр бол 1 жил хэдэн сарыг ч байгаагүй олон жил 5-6 жилийн одоо хугацаанд хэм чи одоо тэр чи уус биш шүү дээ. Уус биш тэр ходоод гисэн яаж хүлээж авах юм бэ тийм үстэй. Ингээл өнөөдөр угаал тэгэл маргааш шатлаа гээл угаал гээл маргаа нөгөөдөр нь ингээл ахаар чинь тэр чи уус биш л юм жин тэрийг хордоон. Хүн чинь бас жоохон би хэрэг жишээлбэл одоо тийм жоохон юунд яг уу пим дуртай пивч ер нь л тэгээд зүгээр нэг юм дуртай байж болно. Тэр дуур хүслээ жоохон хянууртай байхгүй бол тэгэр чи энэ амьдралж аваад одчих гэдгийг л ойлгох хэрэгтэй. Тэгээд тэр дуур хүсэл нь амьдралыг аваад одцсон л жишээ. Тэрнээс бусдаар бол яасан. Тэгээд дуур хүсэл нь амьдралыг авч таад Монголд одоо гадаа нэг хасах 1-2 хэдтэй байгаа. Хасах 20-30 тай байгаа мэдгүй. Тэгэд чин тийм хүүтэнд тэгээд ухаан санаа нь баларцсан хүн тэгээд ингээд асуултын байдлаа ингээд өнгөрцөн гэж байна. Үүнээс одоо та нар одоо бид нэр тий ямар жишээ үлгэр жишээ авах уу гэвэл
дур хүслээ хянаад яг 7 хоногт нэг удаа ч юм уу эсвэл 2-7 хоногт нэг удаа дуртай амаа хэрэглэж болно. Тэрнээс утгаар бол өдөр болгон дурлаад ингээд өдөр болгон хэрэглээд өдөр болгон ингээд өөрийнхөө хүсдэг зүйлээ хийгээд хүсдэг зүйл чинь чамайг ингээд одоо буруу үр дагавар үзүүлээд ингээд амьдралыг ч аваад одлоо гэдгийн л жишээ. Тэрнээс утгаар бол тэр хүн амьтан зодоогүй гэсэн шүү дээ. Угаасаа бодтой их сурвалжаас авахд хүн амьтан зодоогүй, түн зодуулж өнгөрөөгүй. Тийм л байна. Одоо би өмнө үрд нь хэлдэг л асан чи тэгээд ингээл чи яагаал чи нэрээстэй яаш үү тэр хамаад нэг ханд амьдрдаг гэсэн ах нь хүртэл өнгөрсөн шүү дээ намайг байж хахад бас л архинаас олж л өнгөрсөн. Тэгэхэд яг хүн өөрөө ингээд ах юм бол их ихээр ингээд уугаадах юм бол миний ээлж ингээд ирнэ гэд бас бодож болно шүү дээ. Тэгэхгүй тэгээд ингээ яачлаа. Гэхдээ яг одоо өөрийнхөө хүслээр явж агаад өөрийнхөө дуртай ямаа хийж агаад өнгөрсөн. Тийм болохоор одоо ингээл хөрхий манай бидмийнх юм тий. Одоо хорвогийн одоо жам ёсоор л тэгэл явлаа. Тэгэхгүй одоо би магадгүй жишээлбэл одоо хэзээ нэг өдөр сарын дараа ч юм 10 жилийн дараа ч юм маргааш ч юм уу тий цагийн дараа ч юм эсвэл 10 минутын дараа ч хорвоогоо салхихыг сайхан унтж байгаа л ингээл хорвоогоо салхихыг би мэдэхгүй. Бидний ээлж хэзээ ирэхийг бол мэдэхгүй. Гэтэ тий өөжигийн ээлж бол одоо хэд хоногийн өмнө байлаа. Тэгээд ямар ч юм магадгүй амьдрал нь бас арай өөрөө тий өөрийгөө муу зуршлаас ингээд салгаад альсвал арай өөр монголчуудын жинхэнэ олон нэг тусалж байгаа хүмүүсийн ёстой лайвын хатан хаан байлаа шүү дээ. Лайва ингээд хийгээд арай өөрөөр амьдсан бол өөрөөр амьдрах боломж байсан гэж зөндөө байсан. Гэхдээ тэгэж амьдсангүй. Тэгээд одоо ингээд хорвогийн юм хөсөг үзсэн. Тийм болохоор үзчихсэн. Одоо ингээд дуусаа. Одоо тэдэнд өөжиг та нар мартцсан шүү дээ. Одоо тэр хүчингээл тэгэл хүчингийн эрэг дээр л одоо та нар ингээд хөвлөрөө явж байгаа. Тийм үстэй. Тийм л байна. Миний бодлоор бол өөжигийн тухай бол миний байр суурь бол ийм байна. Тэгээд тийм л байна. Би тэгээд Монгол руу хэрвээ очихдоо тэгэл угаасаа нэг амар ингээд бүжиглээ лайв хийхгүй ч гэсэн би уулзъя гэж боддог байсан. Уулзъя. Гэтэ би Монгол руу явах ингээд угаасаа бодлого байсан. Одоо угаасаа Монгол руу би 24 оны 7 сараас хойш очоогүй байна. Гэтэ одоо очоод лайв хийчихсэн тэр хүн байхгүй. Нэг тийм л байна. Одоо нэг миний байр суурь бол ийм л байна. Тэрнээс дараа бол ингээд юу гэдэг юм. Тийм. Миний байр суурь бол ийм л байна. За сэтгэлдлүүдээ уншия. Ямар муухай юм бэ? Учир бат бидэнд гай дагуулсан үхэж байхдаа таарсан өвөн харин яаж харин хацаар үтгэн ямар муухай бичдэг юм бэ? Нэрээ. Яах вэ? Би угаасаа ярьдгэлээсэн тэр ярьж байгаа би угаасаа өөрчлөгдөхгүй шүү дээ. Та нар бол тий энэ миний лайв үзэж байгаа маш олон хүмүүс бол шарыг харж шаргунаад улааныг харж улалцсан гэдэг лөө. Тийм л хүмүүс байгаа. Гэхдээ миний хувьд бол тийм биш. Би ерөөсөө одоо навчаад бол би нэг үгээр хэлнэ. Одоо сараад ч гэсэн бас нөгөө яг адилхан л үг хэлнэ. Тэрнээс дараа би нэг хүнийг хараад тэр тийм штэ гингүүдэл нөгөөдгөнд нь очивол айсэл өөр мэдээл хэлээл би ямар үзэл бодолтой хүн одоо би ерөнхийлөгчд энэ үгээр хэлнэ. Одоо айсэл гудамжны одоо бөбөөч яг энэ үгээр хэлнэ. Тийм болохоор миний одоо үзэл бодол миний бодож байгаа санаж байгаа
өөр хүн очиад өөрчлөлтүүд байдаг юм хизээж байхгүй. Би ийм л хүн. Ямар хөөрхөн болоо вэ гинэ. Ер нь юу штэ. Хүн тэгээд тэр цаг хугацаагаар нас жоо хоош тэгээд би жингээ бүр ёстой $50 нь хасаа тэрнээсээ хойш жингээ нэмсэн. За ээжийнхэн тухай асууж байна. За ээжийнхэн тухай ярья. Би үнэн шүү. Би ээж нэг гэж мэдээгүй. Би ёстой ээж нэг гэжтэйгөө нэг хорлоогч гэдэг хүн бол байсан уу гэвэл байсан. Би тэгэл нэг хамаатны их чинь ч юм уу айсаа зүгээр ингээд танилцаа явсан их чинь ч юм уу ерөөсөө би мэдэхгүй. Гэтэ тэр хорлоо гэдэг их ч бол байсан. Тэгээд тэр нэг ресторан ажилдаг. Тэгээд ерөнхийдөө бол ер нь байдаг заяа. Гэтэ одоо намайг одоо 10 очихын 10-д нь бол байсан гэхгүй. 10 очихын ер нь бол 4 удаад нь бол байсан. Зүгээр багцаагаар авахд штэ. 4 удаад нь байсан. Ямар ч юм байдаг байсан. Тэгээд би орлогч дээрээ за хизээ гарах. Угаасаа хорлоогч нь л хамгийн тийм ойрын хүн байсныг нь би мэдчихэж байгаа болохоор хорлоогчийн фэйсбүүк рүү залгаад асуусан. Юу болсон? Яасан гэсэн чинь тэгээд хорлоогч тэгээд өөрөө би ээж нь яасан гэж хэлсэн. Би тэгээд жоохон гайхаж л хүлээж авсан. Гэхдээ яг уу гэхдээ хүмүүс ч гэсэн гинт ингээд ээж нь гараад ирж ингээд тэр хорлоогч гэдэг хүн үнэхээр ээж нь байсан гэсэн болохоор тэр хүн бол амьдралд нь бол миний мэдхийн л бол байсан шүү. Тийм болохоор гинт одоо гараад ирсэн. Физэнээс одоо те би осорч ямнаг чинь одоо хэдэн оны 23 оны хэдэн сараас ч илээдэл мэдсэн шүү дээ. Хамгийн анх удаа нөгөө ингэж мэддэг нэг TikTok яг хийгээд тэр өдөр л би хоёр анх удаа танилцсан. Тэр хаваас л ахуулаад бол тэр хорлоогч амьдрал нь байсан. Тэрнээс өмнө нь одоо тэг хэдэн жилийн өмнө ингээд тэр хоёр хот руу орж яасан эснийг бол би мэдэхгүй. Одоо ёстой мэдэхгүй. Тэгээ яагаад ээжигээ тэгээ нуусан яасан эснийг бол би мэдэхгүй. Гэхдээ зүгээр хатуухан хэлчихэд бол өөжөгийн хувьд бол ёстой худлаа ярил бол ярина. Амар сайхан сэтгэлтэй мөртлөө бол ер нь бол худлаа ярьдаг байсныг би өмнөх тэр юунууд дээр ч гэсэн одоо зарим одоо ингээд юу гэдэг юу лээ сэтгүүл шээ зарим пэйж дээр одоо нөгөө мэдээллийн пэйжүүд дээр үзсэн намайг хайгаад үзээрэй тэр осор жамаагийн тухай мухаа гэд яатсан тэрэн дээр ч гэсэн хэлжилсэн худлаа ярьдгаа гэд магадгүй ч гэж худлаа ярьсан ээжийнхээ тухай би надад ч гэсэн худлаа ярьсан тэр их чинь нэгээ надад итгүүлсэн би тэгэж удаан ингээд хамт ингээд байхад надад миний ээжтэй гэд нэг ч удаа хэлж байгаагүй би ч гэсэн хөө тийм хурлаагч ээж юм уу гэд угаасаа тэгж та нартай адилхан л мэдж авсан шүү. Тэгээд харин би яагаад тэгэж хорлоогч ээж нээсэн бэ гэдэг мэдээллийг хэлсэн бэ гэхээр амар олон хүмүүс тэгэж ээж нь гинт гараад ирсэн юм шиг ээж нь бол ингээд үгүйсгэжсэн учраас би тэр хүнийг ч гэсэн те би угаасаа мэдж байгаа юм чинь тэр хүн бол амьдралд нь намайг мэддэг байхад бол байсан шүү гэдэг үүднээс ээжийг нь сэтгэлээ бодоод бол бичсэн. Намайг бол бичээд өгөөч ч юм аасал чи тэгээд өгөөч гэсэн байхгүй. Тэр ээж нь юу яасан юм? Ээж нь хандуу цуглуулсан юм уу? Цуглуулаагүй зү. Тэгсэн чинь намайг ингээд зарим хүмүүс бүр ээжтэй ингээд нийлээд хандуу ах чинь гэж надаа хэрэггүй шүү. Надаа нэрээ тэгэж хүн амьтны мөнгө хүн амьтны тэгээ те хандуу мөнгөөр яах юм? Би угаасаа хүний мөнгийг авалтгүй би өөрийгөө ажиллаа хийгээд өөрийгөө болгоод байгаа найзуудаа. Өөртөө өөрийгөө болгоод амьдраад байгаа шүү. Энэс удаар бол тэгэл тэр хулгай мөнгө завшааж те тэгж алтуур талдуур урдуур байдаг хүн бол би биш шүү. Андуураад байна. За угаасаа сайн талыг те залуу хүн байж хэл ярих та анхаар гинэ. Би бол миний үзэл бодлыг
Тэ дема дэги ч юм уу жава ч юм уу хинч ойрохгүй. Би яагаад гэвэл би юмыг ингээд давсалж ч юм уу эсвэл зохиомл юм ярихгүй. Би өөрийнхөө нүдээр харсан юмдаа л итгэн дээрээс би олж ихээрээ сонсоогүй. Би нүдээрээ харсан. Тийм учраас би үнэн бодтой юмыг л ярина. Чи итгэдэгсэн үү? Итгэдэг хүмүүс надад намаагүй шүү дээ юм шүү дээ. Би үнэн юм ярьж байхад чиний намайг одоо худлаа юм ярьж байгаа үнэн юм ярьж байгаа юм худлаа гэж бодож ил чинээ л асуудал. За нэг тиймэрхүү л байна да. Тэгээ ямар ч гэсэн тэгээд нэг тийм л байна. Би одоо өөр юу гэх вэ тийм үстэй. Нэрээ өөр юу гэх вэ? Хэлэх үг үнэндээ л алга. За нэг тиймэрхүү л байна да. Тийм тэр нэг одоо хүчингийн гээд тэр бүжигчин залуугийн хүчингийн хэрэг мэрэг дээр ингээд харж байгаа хгүй. Хүчин нэг охины хүчинцэн гээд тэрэн дээр одоо тэр залуугийн тухай л ярил да. Та нар одоо тэр нэг эхнэрийнх нь зурган дээр оронгууд талбар охин яриал. Ёо ямар мохоо таны охин чи ийм яаж таны үр хүүхдэд чинь одоо үлийн өрөөр нь мэрнүүд. Ёо чи нэр тэр залууг та нар те зүгээр одоо алдаан дээр нь өөрийг нь л твсэж болдгоо юм уу? Тэр монголчууд ингэж харж байгаа хгүй. Тэр залуу чи угаасаа тэр хүчин хийсэн юм хийгээгүй нь би бол сайн мэдэхгүй байна. Би ямар яаж гэдгийг тийм үстэй. Гэтэ одоо тэр хүчингийнхэн тухай яриаггүй. Ингээд яг монголчуудын нийтлэг байдлыг ингээд яриад одоо үзэл бодлоо хэлээ заа. Тэр залуу чи угаасаа өөрөө ингээд тэр хүний тархийг ингээд угааж мөнгө олдог гэсэн зү тэр угаасаа сургалтаа л зарж мөнгө олж байгаа шүү дээ. Тэг ядахтаа тэгээд би сургалт зарыг гэвэл миний сургалтыг авах юм байхгүй шүү дээ. Тэр хүн бол чадчихээн, тэр хүн бол мөнгө олж ийн. Одоо сарын $100, $100 гэдэг чинь монгол мөнгөөр $300 хэдэн доллар. Тэгэхэд тэр нөгөө групп дотор нь тэр community одоо тэр өөрийнх нь ажилуулдаг одоо хүрээлэл дотор 1000 гаруй залуучууд байна. Тэгэхээр та нар бодолтой 1000-ыг одоо 300,000 төгрөгөнд дөрвөөд сар болгон тэр хүмүүс 300,000 төгрөг зарлага тэр залууд өгж ийн гэхээр чинь тэр залууг ингээд хоолоо тархин ажиллаад мөнгө хийж чадаад байгаа байхгүй юу. Тэгэд бол тэгээ яг угаасаа хүм мөнгөтэйг нь мэдж байгаа. Угаасаа бүхэн мөнгөтэй болъё гэж чаддаггүй шүү дээ. Тэр залуу угаасаа чадаж байсан. Тэр үед нь чадаж явах үед нь угаасаа хүмүүс тэгэл амар мундагийн ахаа мундаг өнгөтэй одоо гинт талдаа нь гараад ирсэн чинь бүгдээрээ ингээл тэслээл бүр тэр залууг твсэж болно шүү дээ. Тэр өөр хүүхдийн нэд яах гээд байгаа юм ямар муухай энэ тэр хөөрхийн амтан тэр төрсөн одоо 3 настай манай охинтэй л чацуу охин тэр 3 настай үр мөрийг ингээд оруулаад үр хүүхд чи ирнэ гэд та нар болоо нэрээ. Тэр хар мас болно. Тэр залууг ингээ муухайгаа хэлж болно штэ. Болно. Гэтэ тэр үр хүүхэд мөхтийг оруулж яах гээд байгаа нэрээ бүр гутамшиг нэрээ. Монголчуудаа гэж хэлэхгүй. Юу гэж тэ монголчууд чинь бараг л 3,600,000 хүмүүс дотор одоо 600,000 хүнд сайн хүмүүс нь зөндөө байгаа. Гэтэ тэр хар мас тэр хүмүүс одоо яаж ч юм тэр хөөргийн амтныг тэр өөр хүүхдийн оостой битээ оруул нэрээ. Битээ та нар тэгж муухай зан гарга. Нэг сайн явах үед нь мандаж явах үед нь угаас та нар атаргаал тэгж байгаа шүү дээ. Тэр мандаж явах үед нь ёстой бүгд мундаг шүү гингүүтэй гинт ингээд унангууд нь бүр няалга өрөөнд оруулаад тэгэд идэх чи ёстой нэрээ. Үнэхээр муухай зан. Бүх монголчууд хийдэм үү яа гэм мэдгүй. Би л тэгж гадаадын сэтгэлдлүүдийг бол уншиж байгаагүй таны карма үйл үрчин хүүхэд чи ирнэ гэд ямар муухай үг вэ нэрээ. Йоо. Би тэр үгийг хараад бол жигсэн шүү тэр бичиж байгаа хүмүүсээр нэрээ. Үнэхээр жигсэн шүү. Та нар үнэхээр тэгэж бичиж байгаа хүмүүсийн тэр хүний үр хүүхэд ирэхээс өмнө та нарын өөрсдөө ч үр хүүхдэд ирэхийг бол үүсэхгүй. Тэр хүний ингээл бүхсийг ухаал хүний уулыг шагаагаал тэгэнгүүтээ тэр зөвхөн тэр
хүжин эсэнгээд байгаа залуугийн уулыг шагаах өсөр өөр хүүхдийн зүгээр оргичих тийм муухай сэтгэсэн бүр амар муухай. Тийм тэр муухайлаа тэгж болохгүй. Харин тийм би бүр тэгэлээ гэж одоо тэлж байна. Би одоо юу хэлмээрэн тэр бүхнийг хэлэх хэрэгтэй. Тэгэнгүүт нь тэр нэг өөр нэг хэрэг байна. Тэр хөөхий би тэр Монгол амиа алдсан Филиппин бүсгүйгийн YouTube-ыг бол үзсэн. Тэгээд би бүр надад бүр амар муухай санагдсан. Тэр Филиппин уус юу гэж л тэгэл худлаа яриад тэр зүрх нь алга болсон юм гэж яахав дээ. Тэгээд зүрх мөрхөн ингээд алга болсон, зүрхгүй ирсэн гэхээр би бүр надад бүр амар муухай санагдсан. Гэхдээ тэр одоо Филиппиний гэр бүлийн хохирогч хэдий амар хэцүү санагдсан ч гэсэн надад тэр одоо бод арагчаа сэтгүүлж те бод арагчаа сэтгүүлж ингээд өөрийнхөө амь насыг одоо үл хайхраад өөрийнхөө одоо аюулгүй байлаг үл хайхраад шууд тэгэж бичлэг хийж байгаа надад бүр амар санагдсан. Ягаад гэвэл би хэдий ингээд тийм шудраг хүн гэсэн би бол тэгэж болж чадахгүй. Ягаад гэвэл хүмүүс угаасаа мэдж байгаа штэ. Угаасаа мэдж байгаа Монголын тухай ингээд бодох юм бол том артай, том мөнгөтэй хүмүүс бол одоо тэгээ хууль угаасаа шудраг бус гэдэг хүн мэдж байгаа. Монгол төрөд чи үнэхээр бид нэр тэ өдрийн сая төгрөг тэр ирэл гэдэг хүмүүс бол өдрийн сая төгрөг олдгүй байгаа. Тэр бол өдрийн сарын хэдэн тэрбум төгрөгөөр яригдах мөнгө олж байгаа хүмүүсийн амьдрал өдрийн сая төгрөг ч юм уу олж байгаа хүмүүсийн амьдралын хэм маяг амьдрал одоо эрх мэдэл бол бүр хэд давцсан байгаа манайхаа. Биднээс одоо жирийн амьдралтай биднээс бол тэр хүний эрх мэдэл бол хэтэрхий өндөрт байгаа. Тийм учраас л тэр Монголын тэр хуулийг нэг бол атгацсан байдаг гэдэг нь бол би угаасаа итгэж байна. Тийм болохоор л эрх мэдэлтэй хүмүүс эрх мэдэлтэй гэдэг өдрийн сая төгрөгний орлоготой хүмүүс биш шүү. Эрх мэдэлтэй хүн гэдэг чинь сарын хэдэн тэрбумаар нь эргэлдүүлж байгаа хүмүүс тэр хуулийг захирж байгаа. Тэрнээс бутаар бол өдрийн 100 мянган төгрөг, өдрийн сая төгрөг ч юм уу олж байгаа хүмүүс бол эрх мэдэлтний мэдж байгаа эрх ашигт бол хүрч чадахгүй. Тийм учраас би тэр бударагчаа сэтгүүлчийг бодоод амар айсан. Ягаад гэвэл хүүшээ тий. Ингээд алуулчвал яах вэ? Ингэж яриад яах вэ? Нөгөө талаар нэг талаараа тэр Филиппиний хүмүүсийн ингээл сэтгэлийн тайтгаруулаад Монгол авчрал айгу гоё юм, ёстой гоё юм. Гэтэ тэр сэтгүүлч нэр өөрийгөө хайхурдгүй юм уу л гэж би ботсон. Би яасан бол үнэхээр айн. Хэдий одоо шудраг хэсэг цогцлоо тий. Шудраг хэсэг цогцлоо Монголд эрх тэгш байлгаа гэж бодож байгаа боловч эрх тэгш бол хизээ Монгол бас эрх тэгш болохыг бол бид нар мэдэхгүй. Нэр ёстой мэдэхгүй нэрээ. Тэгэж их хэдэн тэрбумаар нь эргэлдүүлж байгаа цагт тэр хүмүүс бол хизээ хэдэн намайг амьдаага цагт бол тэр хүмүүсийн эрх ашиг бол тэгэж угаас тэр хүмүүсийн одоо тэр хүмүүс бол хуулийг бол базна гэдэгтээ би одоо хүртэл итгэлтэй. Намайг амьд байгаа цагт бол Монголын одоо хууль бол эрх тэгш байхгүй гэдэгт би бол 100% нэгдэж байна. Тэ одоо мэдгүй энэ одоо яаж идэх тийм те. Гэтэ ямар ч байсан тэр одоо гэтээ бас Монголын ард түмнийг таарж штэ тий. Тэр бударагчаас тэгүүлж ингээд гинт хөвчүүл одоо бид нар бүгдээрээ хараад түүе тэр залуугаас л болдоо гээл тэгэл яахлах. Гэтэл одоо бид нар бүгдээрээ одоо талбай дээр цуглаад шудраг хэсэг цогтлоо гэсэн ч гэсэн тэгэл маргааш нь тэгэл нэг цаг тул нэг цуглааны дараа тэгэл маргааш нь бүгдээрээ бөөмөндөө ингээл ажилдаа яваа тэгэл тэр бударагчаас сэтгүүлчийг тэгэл яаж чадахгүй тэгэл өнгөрчүүлэн тэгэл өнгөрнө штэ. Яаж чадахгүй бид нар хэдий ингээд ярьж байгаа боловч тэгээ хэдэн жагсаал болно тэгэл өөртөө хувийн мөрөө хараад явна. Тийм л байна. Тэр өстө хоёр талтай юм да хөрх юм та. Тэр яг уу сайхан ясан мундагийн гэхдээ манай тэр тус дэм болсон монголчууд те хөрх юмтан тэгэл хоногийн тэр нөгөө Филиппиний тэр
гэр бүл хөрхийн тэр ээжигээ өнгөрсний дараа хоногт нэг л удаа хоол идчихсэн нэтрэгээ тэгээ сайхан тэр 10,000 гаруй долларыг ингээд цуглуулад өгсөн мөлий. Тэр хандив өгсөн хүмүүст нь одоо би хандив өгөөгүй л дээ. Тэгтэл баярлалаа нэрээ монголчуудаа. Тэр сайхан одоо ч гэсэн гэртээ арай ядахтаа л тэр нөгөө Филиппинд очиод ахуй амьдрал ядахтаа нэг шинэ байшаа аваад ч юм уу сайжруулж байгаа байх. Тэгээд тэгээд ээжийнх нь хэрэг ингээд шийдэхдэггүй ч гэсэн ядахтаа л ингээд зөндөө олон монголчууд тий аим халуун гараа сунгасан дан тэдний гэр бүл маш их баярлж байгаа ах гэж би бол өмнөөс нь баярлсан шүү хөрхий. Мэдгүй. За нэг тийм л байна. Миний үзэл бодол бол өнөөдрийн байдлаар бол ийм л энэ хэрэгүүдийн тухай. Тэгсэн чинь тэр бод аргачаас тэгвэл ямар өрөвдөлтэй юм бэ? Ингээд янз янзын асуудал гарвал яана гэд битсэн чинь чи дутмат гэд хүү битээ нэрээ тэр чи дутмат гэж битээ хуц нэрээ. Тэр хүмүүст нь хандаад гэл чи битээ хуц чи шамд хамаатай бол надад ч гэсэн хамаатай. Би Монгол улсын иргэн. Ер нь Монгол улс гэдгүү тэр хэргийн чинь тухай дэлхийн нийтээрээ тий Филиппин даяараа одоо тэр англи хэлээр гарсан юм чинь зөндөө олон улсын иргэн ингээд санаа зовноод ингээд анхаарлаа хандуулж байгаа. Тэгсэн чинь одоо би яах юм? Би яа гэм? Би болохоор олон дагагчтай гээд би фэйсбүүкт олон дагагчтай тэнгүүтээ олон дагагчтай байсандаа би одоо үг хэлэх хэрэггүй юм тий? Би ямар ч асуудлаар та нарын санаа зовнож байгаа ч юм уу зовноогүй байгаа ч юм уу эсвэл би өөрөө ямар зүйлд анхаарлаа хандуулах нь миний асуудал. Тэгсэн чинь зарим нөгөө дандаа л ингээл яаж идэг чи дутмат гээд амар бүр нэрээ би ямар ч зүйл дээр бол өөрийнхөө үзэл бодлыг өөрийнхөө фэйсбүүкээр эсвэл олон нийтийн сүлжээгээр бол илэрхийлэх хэрэгтэй. Тэгсэн чинь зарим гадна чи дутмат гэд бүр арай л инээдтэй бүр зүү ярьж байна амжилт гинэ. За тэгээд ямар ч байсан миний үзэл бодол бол үргэлж юм байх болно. Өчигдөр ч юмсан өнөөдөр ч юмсан маргааш ч гэсэн ийм байх болно. Тэрнээс дор бол тийм ерөнхийлөгч гэж хараал дайлдгоно эсвэл энэ годамтны бүбүү юм чинь ингээл өөрчлөгдөд ах бол миний үзэл бодол бол тийм хурдан бол өөрчлөгдөд ах юм байдгүй шүү. Тэгээ ямар ч өнөөдөр би та бүхэндээ тий энэ хэдэн хэрэгүүдийн тухай ингээл угаасаа сошиалар цэвдээд тий сахим хуудас ашиглаж байгаа хүн бүхэн л энийг харж байгаа. Тийм болохоор бол миний өнөөдрийн байдлаар бол энэ хэрэгүүдийн тухай одоо хувь хүний үзэл бодол баримтлаас бол ийм байна гэдгийг бол би бас хүргэх гэсэн юм аа бас тий ямар ч үсэн сууж удаа үтсэн нийт хүмүүстэй 200 гаруй хүмүүс үзчихсэн одоо ч гэсэн одоо 100 гаруй хүмүүс үзэж чинь тэгээд ямар ч үсэн миний үзэл бодлыг сонсоод тий за намайг нэг иймэрхүү бодож байгаа юм байна нэрээ тийм шүү таны үзэл бодол ч гэсэн магадгүй байх тий Гэтэ ямар ч үсэн миний баримтлыг миний талаас сонссон нийт хүмүүстэй бол баярлалаа гэдгийг хэлхэн зүйтэй хаа гэж бодож байна. За энэ хүрээд ингээд лайв дуусгая. Тэгээд зүгээр ингээд хийдими ингээд өнгөрүүлээд одоо илүү дутуу юм яриа яах вэ? Өнөөдөр би бол энийг л ярихыг хүслээ. За тэгээд дараа хэзээ нэг өдөр лайв хийхийг хүсчээл би лайв хийх болно. Тэгээд манайхаа бүгдээрээ орог сайхан өнгөрүүлээрэй баяр таа.